хүүхд харах нэ. За цайгаа уучаад ямаа самжиглахээс өмнө гэлс нэг малын ажлаа амжуулаад ирээ. За тэгээд орж ирэнгүүтээ охиноо аваад нэг жоохон агаарлуулж хамт гарсан байгаа. Манай охин ч айгүй гоё гарах туртай, дулаахан байвал ер нь жоохон гарах туртай. Тэгээд дээрэс нь хонь ямаа хуургаш их харахаараа баярлан, хөөрн. За тэгээд охиноо жоохон эрхлүүлээ. Тэгээд өглөөний нар чинь тэр чигээрээ дээштэй тий. Гайны нар надад хичээлдээ орсон. Тэгээд миний охин чинь жоохон уйдж байгаа. Ээж нь дээрэс нь бас завгүй охиноо сайн харахгүй тий. За ээж охин хоёр жоохон нэлуурлаа. Гадаа яста гоё юна. Охиноо аваад жоохон ийшээ тийшээ мал руу явж агаад тэгээд ирсэн байгаа. Энтэйгээ хамт жоохон байж агаад тэгээд ах ихч дүү гурав ямаанд оронгууд хоёр хүүхд харж үлдсэн байгаа. Малчин хүний амьдралд эмэгтэй хүн жирэмсэн байх, нийлх ноётой хүүхдтэй байх ер нь бол хамаа байдгүй. Ер нь бол ажиллаа л хийн, малынхаа ажлыг угаасаа л хийж таарна. Гिचмээ надад үлдээгээд би энэ 3 сартаа 9 сартаа хоёр хүүхдийг өнөөдөр харахаар үлдэж байна. Хоёуланг нь ээлжил тэврээ, сүлдээ хоёуланг нь авч тэврээ. Энэ хоёрынхоо ааш цанг олчих гол үзээд энэ да. Одоо хоёуланг нь хэд савж байгаад одоо унтуулнаа. За эхлээд ахыхаа хүүхдийг хөхүүлчээд тэгээд унтуулж гин. Намайг харж байгаа мөө хөхөөд байгаамаа. За унтуулчаад араас нь өөрийнхөө охиныг унтуулах гэж байна. Энэ хоёрыг унтуулчвал нэг жоохон чих амарна да. Тэр хооронд гээл саяг тагуугаагаад хоол ундны юма бэлдэнэ. За унтаас ирсэн. Эхлээд ахыхаа охиныг мөөмийн өгөө. Тэгээд гоё ааштай олцсон байна. Нойрон сэргээд цай унтсан болохоор цаг нэг жоохон толгой амар байлаа. За манай охин сэрсэн. Тэгээд охиноо хөвтүүлэнгээ дүүгэн тэврээд жоохон энэ хоёрыг ингэж аргалж суусан байгаа. За тэгээд энэ хоёртойгоо зууралдаа байж хооронд тэгээд ашгүй оройч боллоо дөө. За өнөөдөр манайх сайхан борцтой мантун бууз хийж идэх гэж байна. Яг ингэ байжсэн чинь манай хоёр ямаагаа самж орж ирээд тэгээд хамтдаа хийсэн байгаа. За борцоо нүдээд тэгээд будаа агшиж агаад будаатай холцсон. Будаан жоохон ихтчлээ. Тэгтээ амт бол үнэхээр гоё болсон. За буузаа идэж аваад тэгээд оройны ажилдаа гарлаа. Малаа хураагаад тэгээд хөхүүлэх малаа хөхүүлээд хотлуулах гэж байна, хашаалах гэж байна. За тэгээд миний нэг өдөр нэг ийхүү өнгөрч байна. Ер нь бол нэг өдөрт иймэрхүү л байдаг дөө. Зарим өдөр инээс ч илүү завгүй байна. Зарим өдөр бол тэгээд гайгүй. Бичлэгээ бонхон хийгэж батсан боловч жоохон урт олчлоо. Тэгээд дэлгээ дуустал үтсэн та бүхэндээ баярлалаа. За тэгээд ирж аваа цаг сайхан юм да. Одоо сайхан дулаараа өвс ногоо цохойн байгаа. За шар охиноо тэврээ унтлаа. Тэгээд бичлэг маань таалагдсан бол та бүхэн лайктаар сэтгэл үлдээгээд